За энэ бугуйчийг хараарай. За энэ бугуйч болохоор тэмэглэг шаардлагагүй, эвдэрэхгүй, уцаарахгүй тусгай дэлхийд хандлагч юм бугуйч юм байна. Энэ бугуйчаа зүгээд төлбөр тооцоогоо шууд хийгээд явна. Нэг ёсны карт чирэггүй. Эти карты, это крутые карты и браслеты. Я еще раз повторюсь, технологии такой в мире нету. Мы первые это создали. Они не требуют ни подзарядки, не ломаются. Ямар ч цэвэрлэг шаардлагагүй, банктайгаа холбох шаардлагагүй, бугуйч энэ хоёроос дэлхийд хаанч авахгүй гэнэ. Зөвхөн манай банкнд байгаа. И вот самая высокая карта Executive, это вот те, кто заходил от $2500 до 26 мая прошлого года, мы их подарок получим. В них встроена еще такая система, это путешествий. Там можно экономить путешествия до $16 000 в год, представляете? Картыг ашиглаад одоо бид нар аялна штэ. Аялаад тэр картыг ашиглаад одоо $2500 орсон хүмүүс бэлгэлэн штэ тэр карт. $2500-оор гэрээ хийсэн хүмүүс тэр карт бол бэлгэн авсан гэсэн. Тэрнээс одоо тэрний дараагийн хүмүүсийг худалдаж авах гэсэн карт. Одоо би карт өгсөн. За тэгвэл өнөөдрийн байдлаар за окей тэр бол байж болно. Хамгийн гол нь тэр би картаараа тусгай систем гаргана. Тэр $2500 орсон хүмүүс тусгай карт нь аяллаа хөтөлбөртэй холбоотой. Жишээ нь та тэр картаар дамжуулаад аялахад жилийн $16,000 хэмнэх боломжтой гэнэ. Яг тэр картаар захиалсан аяллууд шууд хямдна гэсэн. То есть это VIP-карта такие, только у миллионеров бывают. И что ты как миллионер из высшего общества будешь себя чувствовать, заходить в аэропортах, там VIP-зоны, то есть везде как VIP-персону тебя будут обслуживать, и в отелях тоже. Энэ карт бол Дубайын тэр бомбнууд ийм карт шилждэг гэж байна. Одоогийн байдлаар. Тэгээд бид нар бас азтай юм аа. Бид нар энэ карт өгнө гэж юм аа. Тэгэнгүүт бид нар энэ картаа бариад онгоцны бултраа очоод таны энэ картыг хараад шууд VIP одоо хэсэг рүү оруулна. Бүх үйлчлэгээ чинь VIP болно. Та бол яг л тэр Дубайын арабын шахуучиг амьдрна гэж байна. Одоо энэ карттай байхад одоо мэдээж тэр. Поэтому нужно, пока еще карты не начали отправлять, докупить себе ITO свыше $3000. Если у вас там на 500, на 1000 куплено, докупите себе. Хорошо. Если ты сейчас купишь ITO на $1000 и поставишь на 5 лет в блок, тебе подарят сертификат акционера банка почти на $160 000. Тийм учраас энэ боломжийг битгий алдаач гэж юм. Сейчас покупка ITO скоро прекратится. Одоо ITO-гийн борлуулалт зогсон нэ удахгүй. Одоо бид И акционерам потом невозможно будет стать. Хүн болгон DeFi токеныг олох боломжгүй гэж байна. Хүн болгон хувьцаатыг боломжгүй. Одоо энэ бүх зүйл дуусна удахгүй. Потому что акции уже заканчиваются. Хувьцаа өөрөө дуусж байгаа. Дараагийн бүтээгдэхүүн гарна. Одоо $1000 энэ компани хувьцаа эзэмшиж болоод энэ DeFi гэдэг одоо үн болох токеныг олох гэдэг асар том боломжгүй. Энэ боломж удахгүй болно. Ягаад гэх юм бол хүн болгонд энэ боломжийг боломжгүй. Майнинг ITO будет происходить от того, что ты будешь тратить деньги картой D1. Цаашдаа яг бол хүмүүс энэ картыг ашиглаад төлбөр тооцоогоо хийгээд D1 гэдэг картыг ашиглаад төлбөр тооцоогоо хийгээд тэр төлбөр тооцоонд тодорхой хэмжээний хувийн банк маань хуваарлагдаад одоо тэр алгоритм томьёо системээр бодогдоод тэр мөнгө өсөлтийн төлөө хүн олборлын майнинг ITO бэлгэлнэ. Түүнээс бол дураараа ингэж $1000, $2000 дээр нь ингэж яхана. ITO худалдаж авах боломжтой. И мы задали там вопрос Риву Коллинзу по поводу вот акций банка. Действительно ли мы получим такие вот там суммы, наши акции будут стоить столько, когда мы войдем в сектор искусственного интеллекта? Тэгээд бид нар асуусан гинэ үнэхээр энэ Рив Коллинсад асуусан гэдэг. Үнэхээр энэ хувьцаа нүний юм уу? Энэ онцгой хүмүүс энэ хувьцааг аваад одоо энэ мөнгө яг энэ мөнгөөр орж ирэх үү? Одоо тэр систем байгаа үнийн дүнгийн мөнгө яг тэрүүгээр хүмүүс авах уу гэж хүмүүс асуусан гэж сайн явж байна. И он сказал, что вот эти акции банка, сертификат акционера, это фундаментальная часть нашего бизнеса. Ер нь бол
Рик Коллинс хэлсэн гинэ. Энэ бол хамгийн том суурь гэж байна. Энэ бизнесийн хамгийн том суурь нь бол хувьцаа. Тийм учраас энэ бол суурь гэж үздэг. И Максим тоже сказал, что, говорит, вы не представляете, как вы потом будете счастливы, когда мы выйдем на фондовый рынок IPO, и это станут реальные акции банка. Тэгээд Максим цаахаар үздэг нэ. Одоо энэ хувьцаа эзэмших хүмүүс бол асар бүр азтай. Бараг энэ амьдралынхаа хугацаанд тадлах гэнэ. Асар адж байгаа нэг өдөр. Ягаад гэх юм бол одоо манай банкны маань хөгж одоо яг энэ үе шатаар хөгжиж байгаа IPO руугаа ороход энэ хувьцаа эзэмших хүмүүс бол асар баян болно гэж. Поэтому пока есть возможность стать акционером банка, купите сейчас ITO, не знаю, там до $3000 и более, сделайте себе. Потому что через 3-5 лет, ну, ты сможешь и машину купить, и квартиру. Вот если сейчас на $3000 ты купишь и заморозишь на 5 лет, у тебя будет $500 000 где-то через 3-5 лет. Представляете, как ты тогда будешь жить? Ты исполнишь все свои там планы, свои мечты. $30,000 ITO-го одоо худалдаж аваад 5 жилийн хугацаанд хадгалахад 3-5 жилийн дараа $500,000 болно. Таны $30,000, $500,000. Таны амьдрал яаж өөрчлөх вэ? 3 жилийн дараа. Купи на большую сумму, потому что я знаю, тут многие там в пирамиды и людей заводили, и сами туда деньги вносили там десятками, сотнями тысяч долларов. Бүтэхгүй компани $100,000, $10,000 зөндөө авч байгаа оронд ядаж энэ ITO-го $30,000 аваад гэр бүлдээ зөв зөвхөн хөрөнгө оруулалтыг хийгээрэй гэж уриалж байна. Потеряли там деньги, а в настоящую компанию думают, войти, не войти, купить, не купить. Хүмүүс их сонирн байдгаа гэж. Яг бүр ингэ зөв компанид ороод ирэхэд яах вэ гэж ерөөсөө болж бүтэхгүй худлаа ярьсан буруу компани руугаа байдаг мөнгө аваад хийждэг. Тэгээд тэр нь хэцүү хугацаанд маш гоё юм амжилж байгаад алга болчихдог. Тэгээд яг ингээд удаан суурьтай зөв явж байгаа ингээд бизнес тий удаан ч гэсэн зөв явж байгаа бизнес ерөөдөө идэхгүй. Орохгүй юу гэж хэлдэг. Ерөөсөө шаардлага бол байхгүй. Харин эсвэргээрээ энэ их хөгжилтэй хамт зэрэгдэж хөгжих хэрэгтэй байна. Буквально через 3 дня мы узнаем еще больше новостей от Максима Сахарова, получим слайды. Гурван хоногийн дараа яг шинэ одоо тий үе шаттай шинэ мэдээллийг банкны өдөр тулахыг гэсэн онлайнаар тэр мэдээллийн дараа бид дараагийнхаа зүүнг бол гинэ. А одоогийн байдлаар бол яг үйл явц болж байгаа шинэ мэдээллийг бол спекулянт бүрж байгаа юм байна. И расскажи, пожалуйста, вот коротко, как агент. Я не поехала, потому что я очень занята в Малайзии. Я вообще первый раз полетел в Европу, получил визу, и я всю жизнь мечтал посетить Европу, побывать в тех местах, где зарождалась вообще история древнего мира. Би анх удаа Европ явсан гэж мөрний мөрөөдлөөс Европ яв. Тэгээ би анх удаа ингээ Европ руу тэр их агуу түүхтэй одоо газар очсон гэж. Но меня больше всего удивило то, что европейцы активно, оказывается, продвигают наш Wi-Fi DEO банк, и они там на сотни тысяч долларов, на миллионы долларов заходят и Европод очсон чинь европчууд асар хүчтэй ажиллагааг хараад шок нусан гэж юм. Яаж эдгээр ийм хурдан ажиллаад ийм хурдан цол ажиллаж байгаа юм гээд бүгд гайхчихсан гэж. Үнэхээр европчууд бол зүгээр л бужинуулж байна. Я потом дальше полетел в Рим, побывал в Риме, видел этот Колизей, где гладиаторы бились, там, где этот Папа Римский, ну, очень много там во Флоренции побывал. Ну, ребята, если вы будете работать, у вас будут деньги, у вас будет время путешествовать по всему миру, и вас будут как VIP-персону встречать с вот этой картой Wi-Fi Platinum Business. Ты заходишь в аэропортах VIP-зоны. За, ингээд Европт очоод гладиаторын одоо Рим ороод гладиаторын одоо гладиаторын түүх үүссэн газар. За тэгээд маш олон газруудаар явж үзсэн нэг Колизей. Тэг үнэхээр айшигсан маш үзэсгэлэнтэй байсан гэж. Тэгээд өнөөдөр хүний амьдрал амьдралаа өөрчлөх ганцхан боломж авдаг гэж бодож байгаа. Тэгээд бид мэдээж тийм асар том боломж ирсэн. Энэ боломжийг атгаад амьдралаа өөрчлөх үү?
хараад суух уу гэдэг бол ерөөсөө л таны сонголт. Алтгаад өөрсдөө хараад суух бол таны сонголт. Да, поэтому надо тебе найти 3 человека, которые хотят изменить жизнь каждую неделю, чтобы они по 3 человека себе каждый находил. И ты не представляешь, как твоя жизнь изменится. Тавиад 3-4-өөсөө болоод яваа. Өөртөө адилхан амьдралаа өөрчлөе, долларын саятан болъё, санхүүгийн эрчилгээнд хүрэх гэсэн 3 хүний болоод тэр 3 хүний амьдралыг хамтдаа өөрчлөөд өөрийнхөө амьдралыг өөрчлөө. Ерөөсөө энэ зарчмаар явах хэрэгтэй гэж байна. 18% яг одоо 86 настай эмэгтэйгийн зургийг одоо царуудаа чи хардаа энэ эмэгтэй 86 настай 18.5%-тэй чи 16%-тэй энэ 18.5%-тэй чи хардаа чи хэдэн нэрний цалин авч байна энэ хүн $1 сая цалин 1 жилийн хугацаанд авч ий гэж чи юу бодож байгааг над руу явуулсан шүү дээ. Юмгууд би 3 хоног унтааг болохгүй нойр өрөөгөө.